За сайн байна уу? Та хэд маань манай Facebook найзуудаа өнөөдөр би та хэдтэй хэрхэн одоо бид нар ярьдаг ш таны хөлсний ажлын секторын хөлсний ажил хийж байгаа. Ямар нэг үйлдвэрт ажиллаад юм уу, ямар нэг компанид ажиллаж байгаа бол та ямар нэг албан газар ямар нэг ажил эрхэлж байгаа бол та цалингаас цалингийн хооронд үйлдэл хийж байгаа бол тэр чинь таны одоо Роберт Кийосакигийн хэлснээр хөлсний ажлын секторын гэж бид нар ярьдаг. Та хэрвээ 21-р зууны бизнес номыг уншсан бол энэ тухай бас илүү сайн ойлгож байгаа хэрэг. Ер нь цааш энэ номыг заавал унших би та хэдэд бас санал болгомоор байна. Энэ бол хүнд төрсөн маш их юм бодогдуулдаг ийм бестселлер ном номер 1 ийм ном байдаг. За тэгвэл хөлсний ажлын секторын ямар хүмүүс байдаг юм бэ? Роберт Кийосакигийн ашиг орлого олдог хувилбараар хүмүүсийг энэ дэлхийд дээр одоо ч 7 тэрбум хүнтэй болсон шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэднээсээ 4 хуваацсан байна. Дэнэшний квадрат гэж ярьдаг манайхаар бол энэ хөлсний ажлынхан нэг хэсэг нь жижиг бизнес эрхэлж байна, нэг хэсэг хүмүүс нь том бизнес эрхэлж байна, нэг хэсэг хүмүүс нь хөрөнгө оруулагч нар болсон гэж байдаг юм байна. За тэгвэл хөлсний ажлын секторынхан юу хийдгийг дандаа бусдын төлөө ажилладаг. Энэ дээр та хэд манд бас үнэхээр нэрээ тийш бид нар ч дандаа л бусдын төлөө бид нар ямарваа нэг компанийг баяжуулахын төлөө ямарваа нэг тэр компанийн хөрөнгө оруулагчийг баяжуулахын төлөө бид нар хувийн бизнес юм чинь биш тийм ээ. Тий. Тэгэхээр бид нар дандаа бусдын төлөө ажилладаг. Тэрнийхээ маш багахан мөнгөөр маш их хөдөлмөрөөр зарцуулж идэг. Маш их цагийг зарцуулж идэг. 8-аас 12 цаг бид нар энэ ажил дээр ихэнх цагаа ихэнх насаа яг энэ нөхцөл бид нар өнгөрөөж идэг. За тэгвэл бид нар бага бодлоготой тодорхой бага орлоготой шүү дээ бид нар тийм үү. Бид нар та нэг ажилд авахд тэд нар чинь компаниуд юм уу дэлгүүр хоршоо та нар чинь яадаг. За чи тийм л ажил хийн төдөнд өргөөр л та цалин чинь. Занаасаа тогтооцсон хэмжээ байж байдаг. Тэрэнд нь л захирагдаж ажилладаг. Та хэдий сайн ажилласан ч тэр цалингийн чинь 3, 4, 5 дахин нуулж өгөх тийм ямар ч боломж байдаг. Яг нэг сайн ажилласны урамшлал гэдэг нэг бонус гэдэг нэг жоохон мөнгөөр бид хэдийг хуурч байдаг. Бусдын мэдлэлтэй байдаг. Бид нар нэг яагаад бусдын мэдл гэдэг юм болов? Бид нар нэг амралмаар штэ, нэг аялмаар штэ, нэг зугаалмаар штэ, нэг гэр орн руугаа явмаар штэ, нэг Монгол явчаад ирмээр байна гэхэд бид нар заавал чөлөө авч, заавал зөвшөөрөл авч, заавал нэг даргын цохол доор орж, өчнөө хэд хоногийн сарын өмнө тохиролцож тэгжээд нэг явж байдаг штэ. Зарим нь одоо Чехэд байгаа монголчуудын амьдралаар ингэж жишээ үзэхэд угаасаа яг тийм амьдралтай бид нар байдаг. Явал явахгүй, ажилтгтай авал таныг явуулахгүй. Ажил гайг уулзаад бол яг хугацаанд ирээрэй гэсэн ийм нөхцөл тавьжээд нэг юм явуулдаг. За даалгавар босон харилцаа үүсдэг. Даалгавар гүйцэтгэгч нар шүү дээ бид нар. Та тийм л ажил хийн. Та ийм норм гүйцэтгэх нь ийм юм оюун шүү. Ийм байшин барин шүү. Ингэж ийм төчнөө компьютер үйлдвэрлэе шүү гэсэн ийм аяг шаа зунгаж ийм хоол хийн шүү гэд тийм тодорхой хэмжээний даалгавар авч идэг. Албан газрууд ч гэсэн ялгаагүй. Та тийм тайлангаа гаргаараа та тийм тооцоо хийгээрэй. Тийм ээ. Даалгавар авч идэг. Тэгээд дандаа дарга зэргийн босоо харьцаатай ажилладаг. Дарга босс жинхэнэ удирдлаганд бичдэг. За тэгвэл бид нар яг энэ байдлаараа 30-аас 40 жил ажилласан байхад бид нар хаана очдөг вэ? Цэвэр тэтгэврт гардаг. Тэтгэврт гарсан ч гэсэн бид нар нөгөө хязгаартай амьдрал маань үргэлжилж идэг. Бид нар тэтгэврийн хэмжээг бид нар өөрсдөө тогтоох ямар ч боломжгүй. Яг цалингийнхаа хэмжээгээр нөгөө нэг баг авчихсан тодорхой орлогоос л бид нар тэтгэврээ тогтоолгож идэг. Тэгэхээр бидний нөгөө нэг эрхчлөөг амьдрал маань тэтгэврт гарсан ч гэсэн үргэлжлэж идэг гэсэн үг. Бас л хүүхдийн мэдлэлд тийм ээ улсын нэг зөвхөн багахан мөнгөнд. Одоо Монголд жишээлбэл тэтгэвэр бол маш их бага байна шүү дээ. Харьцангуй Чехэд байгаа тэтгэврийг бодвол 270 мянга хувь дахь тохор жишээлбэл 270 мянга цаасаар хүн юу авах Монголд яаж амьдрах вэ жишээлбэл тийм ээ. Тиймэрхүү байдал бидний бүхэл насаараа өнгөрөөсөн энэ байр суурь маань яг ингэж үргэлжилж идэг юм байна. Мөнхийн. За тэгвэл хөлсний ажлын секторын яаж бодож сэтгэдгийг. За энэ дэр хэдүүлээ ярилцъя. За нэг ажлаас гараад угаасаа нөгөө ажилд ороход бид нар юу гэж боддог вүлээ? Өндөр цалинтай ажил хайчдаг. Нийгмийн халамж сайтай ажлыг хайждаг. Тийм ээ. Тэгэхээр тэд нар угаасаа л ойлгомжтой шүү дээ. За би энэ ажлаас гарч энэ одоо ерөөс өмнөдөө таарахгүй байна.
дарга цэрэгч надад таалагдахгүй байна. Цуг ажиллаж байгаа хүмүүс маань ч таалагдахгүй байна. Цалинч бага байна. Гэхэд бид нар толгойд юу ордгоо хамгийн түрүүнд тухайн сонирхож байгаа газар маань цалин өндөр юм уу? Хамт олон хэрэг, нийгмийн халамж нь хэрэг, хоолтой цайтай юм уу, байртай хувцастай юм. За даанаагүй чехэд ажиллаж байгаа монголчуудын маань бол бодол хамгийн түрүүнд тэгдэгчтэй тийм нийгмийн халамжийн цалингийн дандаа хамгийн түрүүнд асууж идэг. Ингэж сэтгэж яд юм байна. Тэгэхээр бид нар юу хийж ядгүй гэхээр за энгийн жишээ хэдүүл аваад үзье. Монголоос Чех руу явах гэж нэг хэсэг хүмүүс нүүдэл хийж идэг. За Чехт очих юм бол бистэ хэдэн евротой доллартай болно. Хэдэн евро хураагаад хэдхэн жил болжоод буцаад төрөд ирэх гэсэн зорилготой ирдэг хүмүүс маш их байдаг. За магадгүй зарим нь энд бүр үлдээд амьдрий гэсэн хүмүүс ч зорилготой ирдэг. Гэтэл яг амьдрал дээр ирээд яг ажиллаад яг энэ хүснийхээ сектор дээр ингээд ажиллахлаар бид нар юу харагддаггүй гэхээр бид нар энэ төр зураг бидний нүдэн дээр ил байдаг. Бусад даалгавар гүйцэтгэвч маш их дарамт за даанаагүй бид нар дандаа хүний нутагт дандаа хүмүүний хүмүүс байдаг учраас хамгийн хямд ажлуудыг хамгийн хүнд ажлуудыг хийдэг. За тэгээд цалин их авах тусам татвар нь их өндөр байдаг. Даанаагүй Европт бол ерөөсөө тийм зарчимтай. За тэгээд дараагийн ажилд за тэгвэл ерөөсөө Чех болио. Солонгос явъя. Солонгос ч гэсэн амар цалин сайтай юм байна. Солонгос нэг 2 жил ажиллажгаад би байртай болох юм байна. Нэг маш авчих юм байна гэж ингэж сэтгэдэг. Гэтэл Солонгост очиод амьдрал бас л аюун хүнд бүр Чехээсээ долоондор маш хүнд ажилтай байдаг гэж би сонссон юм байна. Тэгээд Монголд очисон хүмүүс нь би эрүүл мэндээр маш их хохирсон хүмүүсийг очдог. За Солонгосоо ерөөсөө болио Америк явъя л та. Гэхдээ тэгэж боддоггүй бид нар боддог штэ. Энд ч бол хинт ч ерөөсөө нууц биш. Ямарваа нэг юм нүүдэл хийчихэл юм бол миний амьдрал өөрчлөгдчих юм шиг бид нар маш их сэтгэж бодож байдаг. Гэтэл яг үнэндээ бол бид нар зөвхөн энэ сектор дотор л сэтгэж боддог юм байна. Бодвочтой сэтгэв багаз бид нар зөвхөн хөлсний ажлынхаа секторээр миний тарих ажиллаж ядг юм байна. Нөө харахны зам гэдэг шиг ерөөсөл тэр нэг төмөр дотор нэг юм хэрэм эргэл явдаг шүү дээ. Ийш хийчгүй. Зөвхөн өдөр шөнөгүй өглөө ажил, орой ажилласаа буугаад дахиад гэр ажил гэсэн яг ийм темптэй ажилласараа л 30-40 жил болдог. Тэгэхээр бид нар энэ дээр юу гэж зөвлөх гэдэг нь гэхээр та сэтгэлгээгээ задлаагүй цагт та энтэй л байх бол. Тэгэхээр Роберт Кийосакигийн номон дээр ялцчгүй хүн баян байх, ядуу байх бол зөвхөн сэтгэлгээний шалтгаан юм гэдгийг л заасан байт юм байна. За энэ тухай хэдүүлээ дараагийн бичлэгээр дахиад үргэлжлүүлье. Сайхан амраарай.